Сайн байцгаана уу? Өнөөдөр хэрхэн Cyborg Race авахыг тайлбарлана. Энэ рейсийг авахын тулд та 2 дугаар далаа орсон байх хэрэгтэй бөгөөд Cyborg авахд хэрэгтэй боссыг алхад сайн левел болон танд туслах хүмүүс хэрэгтэй. Эхлээд Cyborg авахын тулд танд Festive Darkness хэрэгтэй. Энэ айтемыг 2 аргаар олж болдог. Нэгт далайн аратан агнаж болох ба энэ нь хамгийн хурдан арга юм. Хоёрт 4 үн цаг тутам ямар ч чистэнд төрж болно. Festive Darkness-ээ авсан бол Hot and Cold арал руу ирж энэ өрөө рүү ороод энэ ногоон товчлуур дээр дар. Зөв хийсэн бол Your has been processed. Please supply a core brain to continue. Гэсэн бичих гарч ирэх ба одоо та лав боссыг эхлүүлдэг микрочип аван дахиад нөгөө товчлуур дээр дарж боссыг төрүүлнэ. Энэ боссоос та 5% боломжтой core brain гэх айтем унгаах ёстой. Хэрвээ эхний оролдлогоороо авч чадаагүй бол санаа зовлгүй авах хүртлээр давтан хийж болно. Айтмаа авсны дараа буцаад л нөгөө өрөөндөө ирж нөгөө л товчлуур дээрээ дарч сүүлийн өрөөг нээн. Ингээд энд орж зогсоод дэлгэцнийхаа хаанан ч хамаагүй дараад 2500 фрагментаар Cyborg Race авна. Бичлэг таалагдсан бол лайк саб идрээ дараад дараагийн бичлэгэнд хийх санаа оноо байвал биччихээрэй.